ойр бичлэг хийгээгүй жоохон сандраад байна. За сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр би удаан хугацааны дараа бичлэг хийж гин 1 сар гарны дараа. Өмнө нь бичлэг хийгээд жил гарсан болж гин. Энэ зүйл маань 2 дахь удаага тохиолдож гин. Амьдралын шаардлагаар. Яа гэвэл би энэ хугацаанд аягүй их ажилтай байлаа. Дээрээс нь сургуулаа төгсгөөд хичээлээ аягүй сайн хийсэн. Тэрнийхээ хүчинд төгсөж чадсан. Одоо удахгүй сургуулийнхаа дипломыг авна. За тэгээд энэ бүхнийгаа дуусгасны дараа угаасаа төлөвлөгөөндөө бичлэгээ эргээд хийнэ гэсэн төлөвлөгөө гаргасны дагуу хурж ирсэн байгаа. Бас сарын өмнө би ингээд subscribe харсан чинь 4500 ч илүү 600 хүн дагсан байсан байхгүй юу. Тэгээд за би сарын дараа ихэд миний subscribe 5000 хүрэх байхаа гэдгийгсэн өчигдөр гинт шалгасан чинь 4996 болсон байсан. Тэгээд өнөөдөр өглөө 5000 хүрсэн байсан. Тэгээд 1000 хүрсэн баяраа тэмдэглээд тэгээд гинт урам зориг ороод одоо бичлэгээ ингээ хийж байна. За тэгээ өнөөдрийн маань бичлэгний сэдв нь юу гэхлээр Зарагийн хямдрал нь өвөл болон 170%, 80% хүртэл нөгөө нэг хямдрал зарлагддаг байхгүй юу? Одоо Монголоос өөр улсад л та Монголд бол Зара байхгүй шүү дээ. Тэгээд өөр улсуудад зарлагддаг. Тэгээд 1-5 оноо өгдөг байсан бол энэ удаад хэдийн онлайнаар захиалсан ч гэсэн надад бүх зүйлүүд маань аягүй их таалагдсан. Тийм учраас энэ удаад бол оноо өгөхгүйгээр зүгээр outfit маягаар явчих гэж бодож байна. Яагаад гэвэл одоо жишээлбэл би энэ цамцыг, энэ шортыг Зараагаас авсан байхгүй юу? Тэгмүүд би ерөнхийдөө энэ хувцсыг өөртөө ингэж өмсч тааруулах гэж авсан юм а гэдэг маягаар зүгээр өдөр тутмын хувцалт маягаар авсан зүйлүүдэд та нартай танилцуулъя гэж бодож байна. За ингээ үндсэн бичлэг рүүгээ орцгоё. За хамгийн ихний танилцуулах зүйл болохоор өмссөн байгаа дээрээ энэ cardigan цамцыг одоо танилцуулъя гэж бодож байна. За энэ цамцны юу надад таалагдсан бэ гэхлээр нэхээс нь аягүй гоё. Тэгээд энэ ч болохоор 990 NT буюу 100 гаруй мянган төгрөгөөс хямдраад 190 NT буюу 20,000 Монгол мөнгөөр 20,000 төгрөг болсон байсан. Та нартай Монгол мөнгөний бас танилцуулаа явчих. 20,000 төгрөгөөр ийм гоё цамц авсан. Энэ нь болохоор 70% хямдарсан байсан. Артлаас нь харуулах юм бол артталтаа ийм илүү гараад өгсөн. Тэгээд ийм за энэ цамц нь бас дотоороо марктайгаа бас байсан. Марк нь нэгдүгээрт надад таалагдаагүй юм гэх юм бол M ярьцмаар байсан. Би болохоор XS тэгээд гадуур өмсдөг юм ерөөдөө S өмснө. Яг ийм хувцас болохоор XS өмсөх байхгүй юу. Тэнгүүд дотор нь өмссөн марк надад юу таалагдаагүй вэ гэхээр шууд ийм нөгөө нэг лифтийн загвартай гэх юм уу цээжвч загвартай байсан. Тэгэхээр хитрхи энэ хоёрыг ингээд хамт өмсчихлээр гиз шууд ил гарах тийм загвартай байсан болохоор би маркийг нь сонгоогүй энийг нь сонгосон байгаа. За тэгээ энэ зүйл маань би тэгээд дээрэс нь зүгээр жирийн цамц гэхээсээ илүү ер нь бол жоохон сонин содын юмд дуртай. Баргийн хүмүүс нэг иймэрхүү загвартай юмыг сонгож авч зүрхлэхгүй байж магадгүй. Амар содон зүйлүүдэд дуртай болохоор энэ цамцыг ингээ авсан. Тэгээ өмнө ч гэсэн хямдхан байгаа зү тий. Тэгээ Зарагийн хямдрал нь болохоор за одоо ингээд ч гэсэн ингээд өмсчих боломжтой. Нөгөө нарийнхан мөртэй юм палажин дээр бас ингээд гадуурн сэрүүгүй өмсчих тохиромжтой юм шиг санагдсан. Зарагийн хямдрал нь болохоор зуны цагт хямдрахтаа өвлийн хүүртэг мөртөг тиймэрхүү юмнууд байдаг. Тэгэхээр ер нь хямдралаас өвлийнх нь юмыг аваад тэгээд өвлийн хямдралаас зуных нь юмыг аваад ивэл яг өөрт таалагдсан. Заавал тэр зуны тренд гэхгүй өөрт таалагдсан бие дэвтэг хувцас сонгоод авчвал зүгээр санагдсан. За эхний юм нь бол энэ байна. За дараагийнх нь болохоор энэ шорт байна. Та нартай ингээ харуулж байна. Энэ болохоор denim short. Тэгээд энэ болохоор 32 ярьсмаар гэсэн. Би ойрд жоохон хичээлээ хийгээд ажиллаад мэдгүй ядарсандаа болоод амар хийдээдсэн чинь түүхэнд байгаагүйгээрээ ер нь бол гизээрээ таргалсан. Тэрэндээ амар их шаналж байгаа. Тэгээ яг бас зориглоо фитнес явъя гэхээр яг тууштай явж чадахгүй үгүй юу гэдэг асуудал дээр ингээд тулгарчаад байгаа байхгүй юу. Тэгээ бодож байгаа эсвэл зүгээр ороодоо гэртээ хийждэг юм гизний дасгал хийгээд идэв юм уу гэж бодсон. Хизээч би юм ер нь дэлгэтэй байж үзээгүй. Тэрэндээ амар харамссан. Ягаад энийгээ мэдсэн гэхэлэр би түрүү жил жишээн гээд бас ийм хэрхэн ямар хувцас авсан талаараа зуны бичлэг хийжсэн шүү дээ. Тэрэн дээрээ нэг ийм улаан өнгөтэй шорт авсан чинь тэр нь том ярьцмаар ирээд бүр ингээд сугарч унаадсан байхгүй юу.
Тэгээ Монгол руу явууландаа гэж бодож байгаа. Тэгсэн чинь Монгол руу явуулсан ачаан дотор тэр маань ороагүйсэн. Тэгээд өмсөд үзсэн чи яг таартын. Тэгээ яг жингээ үзэхээр зүгээр. Тэгээл ингээл өөрийгөө ингээ харсан чи гид амар томорсноо мэдсэн. Тэгээ амар стресс анагаар ингээ өмсөн. Тэгээд энэ шорт болохоор би яг 34 хязмаарыг өмсдөг юм байлээ. Зарагийн юу гомч шорт. Тэгээд энэ шортыг болохоор 32 зөвхөн үлдсэн байсан. Тэгээд тэрнээс нь авсан. Тэгээд надаас дэжгүй таалагдсан хөрхөн цэгцтэй харагдаад хөрхөн санагцсан. Тэгээ юм цайвар өнгөтэй болохоор дээрэм болохоор надаа энэ бүр амар таалагдсан. Тэгээд энэ ч болохоор 990 энтигээс хямдраад бас 290 энтэй болсон байсан. Тэр Монгол мөнгөөр харьцуулаад үзэхээр нэг 30,000 гаруй төгрөг болсон гэж үзэж байгаа. За тэгээд яа ганц гутал авсан энийг яаж харуулах юм гэдгийг гутал заяа. Ингээ харуулж. Ийм гутал нэг 3 хурууны өнгөртэй хэдэн сантиметр тэгээд ийм тааран юм шиг. За зараагаас авсан юмнуудаас хамгийн жоохон сэтгэл гонсгор гэх юм бол энэ лаган байна да. Яагаад гэвэл энэ миний нэрээ хөл амир жижигхан байхгүй. Тэгээд зараагаас авсан юмнууд ер нь гутал гэх юм бол бүр сандал надаа бүр 33 тaalдаг заяа. Тэгэхээр том хүнийхээс ерөөсөө сандал авна гэж гойлтдаггүй. Тэгээд 34 35 хязмарын гутал ингээд таардаг. Тэгээд энэ болохоор 34 хязмар. Тэгээд би хүүхдийн тасгаас авсан. Зарагийн хямдрал нь 6 сарын сүүлээс дөнгөж эхэлж байхад би энийг 790 энтэйгээр буюу нэг 80,000 төгрөгөөр авсан байхгүй юу. Тэгсэн чи яг одоогийн хямдрал дээр хэд болсон гэж 390 энтэй 40,000 төгрөгөөр хямдарсан заяа. Тэгээ одоо нэг зарагийн хямдрал дээр нэг 40,000 гаруй төгрөг байгаа. Жохон үнэтэй байх үед нь авсан. Гэхдээ яг байх уу. Тэгээд ийм гутал. Тэгээ би чинь энэ ингээ 34 харьцмаар би чинь тэгээд ийм бэж мэжэр хүн өмс дуртай юм болохоор энэ гутлыг авсан. Энэ гутлын жоохон тухгүй юм нь яг 34 харьцмаар таарж байгаа юм шиг яг алхахлаар ингээ ардуураар ингээ суураад байгаа юм шиг санагдаад. Гэтэ аргыг нь олоод өмсчих болох байхаа. За эхний 3 зүйл маань энэ байна. За тэгээд дараагийн зүйлээ бодохын хэлцэл өмсөд хий за. Дараагийн Mac подолк гэх юм уу? Подолк нь болохоор ийм подолк байна. За миний авсан бүх хувцснууд нөгөө тагтайгаа байгаа. Угаасаа хичээлээ хийгээд ажиллаа хийсэн хүн чинь гадагшаа гарахгүй байгаа. Тэгээд дараа 7 хоногоос гой хувцснуудаа өмсөөд ийш тийш яваад бас сургууль руугаа яваад тэгээд дипломд нэр авахлаа та нартайгаа гоё шинэ хувцснуудаа өмсөөд тэгээд хамт байна гэж бодож जैन. Тэгээд замдаа энэ хувцснуудаа өмснө. Одоогоор бол бүгд тагтайгаа байгаа. Яалаа. За тэгэхээр дараагийн подолк маань надад бүр ямар таалагдсан. Би та нартай нөгөө outfit маягаар яаж өмсвөл зүгээр вэ гэдгээр харуулна гэсэн. Ийм цагаан юм зүгээд ийм цагаан мака өмсөд гадуур ингээд энэ джинс шорт өмсөд явж болно. Надаа энэ цагаан подолкны юунд таалагдсан гэхлээр биш үү? Одоо халууны улиралд биш үү? Ийм юм өмсөхлөөр чинь дотор нь левжиг суугаар аюу ядаргаатай байгаа байхгүй юу? Тэнгүүд энэний хувьд болохоор ингээд энэ хэсэгтээ дахиад давхар бодолттой гэх юм уу материал нь давхар гэсэн. Тэгэхээр ямар ч хөхний одоо ингээд гэрэлтэхгүй яг юм хэсгээрээ зузаан болохоор тэр нь надад бүр үнэн кул санагдсан. Тэгээд харагдах байдал нь ч гэсэн энэ цэжиг гоё том харагдуулаад тэгээд хэлбэр нь надад аюул гоё санагдсан. Тэгээд дээрэс нь эндээ ингээ ойдолтой болохоор бэлхүүсийг ингээд гоё гаргаж өгөөд нарийнхан харагдуулаад бичлэг хийгээгүй стартсан ч гэж байна. За нэг иймэрхүү энийг болохоор 490 NT буюу 50,000 төгрөгнөөс 190 NT буюу 20,000 төгрөг болох хямдарсан байна. 65% хямдарсан юм байна. Бас л ер нь миний ихэнх авсан иймэрхүү подолк цамцнууд 190 болох хямдарсан байсан. Тэгээд юм байна. За дараагийнхаа юм байна. Миний дараагийн авсан юм болохоор энэ oversize denim jacket авсан. Энэ бүр амар гоё заяа. Би энийг бүр дурлж ийж авсан байхгүй юу? За тэгэхээр үнийг нь хэдүүлээ харцгаая. Би та нартай бэлдээд ингээд яатсан байгаа. Үндсэн үнэ нь болохоор энэ 2,990 NT буюу 314,000 төгрөгнөөс хямдраад 70% хямдарсан байна. 790 NT болцсон байна. Тэгээд 790 NT гэдэг нь ойролцоогоор 83,000 төгрөг гэсэн үг. За энэ нь болохоор би зөв санаж гинүү буюу
магадгүй Zara-гийн жоохон limited edition ч юм уу жоохон гоё зүйл нь байх гэж бодож байна. Яагаад гэвэл энэ араа энийгээрээ ингээд дүүрэн шигтгэдэг. Окей. Дүүрэн шигтгэдэг. Тэгээд өмсөнгүүд одоо иймэрхүү бодолтын дээр ч гэсэн жоохон сэрүүх үед юм уу болохоор байхгүй. Ханцуу надад өртөж байгаа болохоор би ингээд эргүүлчихье гэж бодоод байгаа. Тэгээд нэг дээрээс нь дахиад онцлох юм гэх юм бол энэ товч нь бүр амар тансаг. Ийм тансаг товчтой. Тэгээд ийм oversize-тэй ийм жакет авсан. Нэлээд өртөө миний энэ шортны доогоор татчихээн. Тэгээд бариу өмд юм уу эсвэл шортн дээр жихнээсээ энийхээ дотор ингээ өмсчих болно. Надад бол энэ бол амар cool санагдсан. Магадгүй угаасаа энэ oversize-тэй болохоор ийм том харагдах нь тодорхой. Тэгээд алтан нь бүр тасраа байгаас би. Энэ болохоор эхлээд одоо эн чинь 790 төгрөг авсан гэдэг чинь намайг дөнгөж харахад 890 төгрөг болсон байхгүй юу? Тэгэл сагсандаа хийжээл дараагийн нөгөө юмнуудаа ингээд сонгоод bijсэн чинь 100 төгрөг буюу 10,000 төгрөгөөр дахиад хямдарсан гэдэг. Тэгээл стегээс авсан. Угаасаа одоо бол та нар сайтнаас хайгаад олохгүй байх гэж бодож байна. Магадгүй хэд хоногоос дахиад газ гараад ирж магадгүй. Zara-гийн юу нэг аягүй гой загвартай юмнууд нь гялсал аваад захиалахгүй бол хурдан дуусчихдаг болохоор wishlist-ндээ ч юм уу эсвэл сагсандаа хийгээ байлгах юм бол дөрөв дуусчих. Тэгээд ийм юм авсан. За дараагийн авсан цамц гэх юм бол энэ бол надад бүр амар cool санагдсан. Тэгээд бас л нөгөө жирийн цамц авахыг хүсээгүй. Тэгээд энэ айгүй өрмөц санагдсан надад. Тийм бааз ингээд энэ сэхээрээ ил тэгээд арчны сэхэр бас ийм ил цамц авсан. Тэгээд жоохон болгоомжтой авахгүй бол жоохон ингээ хүүх гарах магадaltaй юм байлээ. Тэгэхээр ингэсгээд өмсөхгүй бол тэгээд энэ цамц надад амар гоё санагдсан. Тэгээд энэ нь болохоор S харьцмаар бас л 990 NT буюу 100,000 төгрөгнөөс хямдраад 190 NT болсон. 190 оролцоогоор 20,000 төгрөг болж байгаа. Тэгээд хоолойтой бас айгүй парти мартын төмсөл айгүй хөрмөөс. Тэгээд би нэг ийм авсан. Тэгээд нэмэн дээрээ тэгээд зочвол айгүй дэжгүй харагдах юм болов гэж бодож байна. Зара-аас болохоор дахиад ийм юу гэх юм бэ? Хагас нөгөө нэг ийм жакет гэсэн мөртлөө өвлийн куртэг гэсэн мөртлөө ханцаагүй тийм юм авсан. Энэ нь ямар зорилготой авсан гэхлээр өвөл амар даарад идэг. Тэгээд дээрэс нь өвлийн юм авах гэхлээр яг өвөлтэй амар үнэтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл энэ ингээд яг өвөл зүгээр жирийн юм болохоор 150,000 төгрөг юм байна. Тэгэл жоохон юм ханцуутай болоод ирэхээр 300-400,000 төгрөг болчдөг зараад ер нь зараа гэлтгүү хаасаагүй. Тэгэхээр хямдарсан байгаа үедэр нь юу авъя гэж бодоод ийм хүртэг аваад бэлдээ тавьчих гэж бодоод тэгээ энэ нь болохоор XS зарцмаар 1490 төгрөг буюу 150,000 гаруй төгрөгөөс хямдраад Монгол мөнгөөр 52,000 төгрөг болсон юм байна. Тэгээд одоо иймэрхүү цамцнууд дээрээ ингээд хөргөн төвчтэй. Тэгээд өөрийнхөө асал нэг таагийн аваад өөрийнхөө болсон хэмжээгээр ингээд өмсөх боломжтой. Надад энэ маань айгүй таалагдсан. Эндээ нэг керматай. Тэгээд энд нөгөө халууны унтраал гэсэн мөртлөө өвөлдөө даардаг. Гэхдээ юу юугүй Монголд байдаг шиг юм зузаан юм өмсөө явдаг учраас энэ зүгээр тэгээ Монголд очсон ч гэсэн хавар намар өмсөө живэл зүгээр гэж бодсон. Нэг юм нь бол гар мараар авах боломжгүй дандаа хийм цэвэр юм авахгүй дотор байгаа юмуд нь өөрчлөлтөд байдаг шүү дээ Монголд. Тийм хайртай. Энэ маань надад айгүй таалагдсан. Тэгээд би урт юм өмсөхдөө өөрөө нэг жижигхэн хүн болохоор чинь урт юм өмсөхөөр дундаараа бүсгүй болохоор нэг л амар сонио хүртэг яваад идэг. Эсвэл бүр ер нь бол 2-3 жилийн өмнө айгүй юм жоохон юм дуртай байлаа л доо бэлхүүсээ гаргадаг. Тэгээд одоо болохоор ингээд яг уу гизтэйч гизгүйч одоо болохоор ингээд нэг тийм гизээр даграад байгаа юм шиг санагдаад жоохон тиймэрхүү болсон билээ. Тэгээд ерөөдөө юм жижиг юмнаас ер нь зайлс хийгээд яг ийм гэхлээр бас надад ер нь иймэрхүү загвар таалагддаг. Жоохон бүкс тавцсан тиймэрхүү дундуураа юм бүстэй.
ийм загварын зүйлс таалагддаг учраас энийг бол бүр өстэй ураа гэж авсан. Чинь тэтгэлэн угаасаа энэ цамцгүйгээр ингээд өөр цамц өмсчих болно л та. Тэгээд нэг ерөнхийдөө за одоо та нарт болохоор сүүлийн нэг цамцаа харуулъя. Тэр цамцыг болохоор зүгээр жирийн одоо жинхнээс энэ миний дотор басгүй байсан. Тэгээ өнгө нь надад байдаг өнгө байсан учраас за энэ цамцны хувьд бол ийм жирийн л нэг юм хоолойтой цамц. Надад ийм нэгэн хоолойтой цамц байх байсан. Тэгээ хоёрдугаарт нэг авах болсон гол хүчин зүйлс нь болохоор хүчин зүйл нь болохоор өнгө нь байсан. Надад өнгө нь аягүй таалагдсан. Надад ерөөсөө ийм өнгөтэй хувцас байхгүй юм шиг санагдаад. Тэгээ off fit-ийн хувьд гэх юм бол ийм ямар ч хамаагүй одоо ийм цогсон гинт зүгээд тэгээ надад нэг ийм бугавч байдیں۔ Тэгээ энэ бугавчтай маань өнгө нь аягүй гой цогцож байна. Тэгээд ингээд зүчвэл бас хүрх юм болов уу гэж бодлоо. Тэгээд энүүгээрээ бас л бэлхүүс ингээд ярьсан. Ингээд гадуур нь ингээд бодчихулны хасанаа бодчихгүй юм гэж бодсон. Жохон зүйлүүд. За нэг юм хөл байндаа ингээд нийтдээ 8 ширхэг хувцас заагаас ерөнхийдөө худалдаж авсан байна. За тэгээ хамгийн сүүлд нь би та нартай бонус олгоод нэг өөрийнхөө нэг гоё авсан палажийг харуулъя гэж бодож байна. Энэ сард болохоор зараагаас юмнууд авсан өөр газар мазраас аваагүй. Тэгээд та нарт одоо сүүлийнхээ авсан нэг гоё палажийг үзэж үзүүлье. За миний авсан сүүлийн палаж ингээд нөгөө амар хар бараа болсон өсчихсэн юм чинь бүр цэцэг цэвэр шиг болоод байгаа гэрлээ. За тэгээд энэ палажийн хувьд надад амар таалагдсан. Миний биед бүр яг таарсан. Тэгээд амар гоё тухтай. Тэгээд ийм бомдхон байхгүй юу? Камер дээр харагддаггүй ийм хөл ингэж гарна. Тэгээд амар тийм эмгтээлэг харагдаж байгаа. Тэгээд өнгөн ч гэсэн надад таалагдсан. Би өмнө нь жоох одоо хүртэл ер нь бэж өмнө аягүй дуртай л да. Тэгээд ойрын үед надад цэнхэр өнгө аягүй гоё санагдаад байгаа. Тэгээд энэ палажийг бас ингээд өмсчих болох юм лээ. Би тэнд нөгөө нэг iPad-а тавиад ингээ өөрөө харж байгаа болохоор хийх бичлэг дээрээ тийшээ харсан гэж бодгоо шүү. За та нар маань ойлгохоор энэ хөө ингээд өмсчих болно шүү дээ. Энэ ингээд зүгээр л жирийн байгаа. Тэгэхээр жоохон нэг ялдам секси тэгээд гоё харагдуулъя гэвэл ингээд өмсчихвэл надад илүү гоё санагцсан. Тэгээ бас дотоороо хөвч өмсөх, одоо левч өмсөх шаардлагагүй шууд ингээд өмсчих боломжтой юм билээ. За ингээ өнөөдрийнхөө бичлэгээр та нартаа зараагаас авсан зүйлээ харууллаа. Хэд юм бэ? Бичлэг шиг юм болчлоо. Хэдээр авснаа үзүүллээ. За тэгээ дараагийн бичлэгээр та нартаа зөндөө гой зүйлүүдийг одоо бол тэгэж сар мараар алга болохгүй гэж амлаж байна. Яг тэгвэл хичээл маань дуусч байгаа учраас одоо жоохон хийх юм байгаа л да. Гэхдээ хичээл маань ерөнхийдөө дуусч байгаа учраас та нартайгаа үргэлж хамтдаа байна гэж бодож байна. За тэгээд та нар маань үргэлжлүүлээд subscribe ба дараад найз нөхөддөө хийлээд миний бичлэг таалагдах юм бол бас ингээд цаашаа та нарт түгээгээд өгөөрэй гэж хүсмээр байна. Тэгээд 5000 гуулаа болсон та нартай зөндөөх баярлалаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. Бичлэг таалагдсан гэж найдаж байна. Тэгээд комент бичээрэй. Та нарынхаа комментэнд хариулна. Тэгтээ сураг комент та нар битгий бичээрэй. Тэрэнд ч юм би жоохон гомддог шүү. За бай.